Хуульч шууха, хөөрхөн хүүхэн ба Цагаанбаатар компанийг нөхөрсөг бус худалдан авалтаас хамгаалах аргуудын талаар танилцуулж байна. Жулия Робертс болон Ричард Гир нарын тоглосон хүмүүсийн үзэх дуртай романтик хайр дурлалын жанрын хөөрхөн хүүхэн уран сайхны киног анх үзээд ядуу үзэсгэлэнтэй бүсгүй амжилттай яваа баян залуутай учирснаа аль альных нь амьдрал оронгоороо эргэж ертөнцийг харах өнцөг нь өөрчлөгдөж буй жинхэнэ хайрын тухай хэмээн мөнгө ойлгож байжээ. Нэг үгээр хэлбэл бодит амьдралын үнсгэлжингийн үлгэрс гэж хүлээн авч байв. Гэтэл кинонд романтик үйл явдлаас гадна гол дүрийн баатрын эрхэлдэг бизнесийн талаар гарах ба тодруулбал нэгдлийн 4 дахь мөчлөгийн үед түгээмэл байсан компанийг нөхөрсөг бус замаар худалдан авах. Авсныхаа дараа түүний хөрөнгийг хэсэгчлэн зарах талаар юм. Нэгдлийн 4 дахь мөчлөг 1980-ад оны дунд үеэс сүүл үе хүртэл үргэлжилсэн ба энэ үед нөхөрсөг бусаар ихэвчлэн зээлийн их усүрээр худалдан авалт хийх явдлыг цэцэглэж Хар ба Цагаанбаатар гэх ойлголтууд бий болж үүнтэй холбоотойгоор нөхөрсөг бус худалдан авалтаас сэргийлэх олон арга үүсжээ. Хөөрхөн хүүхэн киноны Ричард Гирийн дүр болох Эдвард Льюис нь тэр үеийн Хар баатрын жишээ юм. Тэрээр санхүүгийн хувьд хүндрэлд орсон компанийг зээл аваад эргэн төлөх болсон нөхцөл байдлыг нь ашиглан төрөл бүрийн хөшөөрөг хэрэглэж хүчээр буюу шахалтаар худалдан авч түүнийхээ дараагаар хөрөнгийг хэсэгчлэн зарж ашиг олдог нэгэн. Кинонд гарч буй нөхөрсөг бус худалдан авах дайралтад өртөж буй тал нь усан онгоцны үйлдвэрлэл эрхэлдэг олон жилийн түүхтэй томоохон компани бөгөөд эзэн нь бизнесийн ёс зүйтэй зарчимч нэгэн байна. Тэрээр хөлс хөдөлмөрөө шингээж босгосон бизнесээ ач хүйдээ өвлүүлэхийг хүснэ. Гэвч ач хүү нь чинэлэг амьдралаар өссөн гинэн цайлган номын мэдлэгтэйч практик туршлагагүй бизнесийн ертөнцид дөнгөж хөл тавьж буй учраас авраг мовчин загснуудын дайралтаас компани хамгаалах чадваргүй дээр эдийн засгийн хүнд нөхцөлд зохих арга хэмжээ авч чадхааргүй байдалтай байна. Жулия Робертсийн дүр болох хөөрхөн хүүхэн Вивиан бол дэгээлэг сайхан амьдралд итгэдэгч гинэн бодол буруу сонголтын улмаас биеэ үнэлж мөнгө олдог. Гэхдээ бардам зантай эмэгтэй юм. Эдвард Вивиан нар санамсаргүй байдлаар учирч тэдний хооронд үүссэн харьцаа хурдан өрнөх ба аль аль нь ёс зүйн дотоод зөрчилтэй байгаагаа ухаарна. Вивиан биеэ үнэлэх ажлаасаа татгалзаж сургуульд сурахаар шийддэг бол Эдвард Хар баатараас эмрэнгүй хамгаалагч Цагаанбаатар болж кино аз жаргалтайгаар төгснө. Нэгдлийн 4 дахь мөчлөгийн үед компаниуд нөхөрсөг бус худалдан авалтаас сэргийлэх янз бүрийн арга боловсруулсан ба тэдгээрийн талаар танилцуулъя. Хортой эм компани шинээр нэмж хувьцаа гаргах замаар худалдан авагч буюу нэгтгэгч компанийн эзэмших хувь хэмжээг бууруулж зардлыг өсгөж худалдан авалтыг үнгүйдүүлдэг хамгаалалтын арга. Нэгдэгч компани энэ аргыг хэрэгжүүлэхдээ гаргаж буй хувьцааг одоо байгаа хувьцаа эзэмшигчдэд хямд үнээр худалдан авах эрх олгодог байна. Цагаанбаатар илүү тааламжтай нөхцлөөр нэгдэх компанийг олох стратеги ба нэгтгэгч компанийн оронд нөхөрсөг этгээдтэй гэрээ байгуулж түүнд компанийн хувьцаа хяналтыг шилжүүлэх хамгаалалтын арга. Давуу тал нь компани одоогийн бүтцээ хадгалж үлдэхээс гадна үнэт зүйлс соёлд нийцэх худалдан авагчтай хамтрах явдал юм. Үнэт эдлэлийг хамгаалах. Компани өөрийн хамгийн ашигтай буюу чухал хэсгүүдэд тусгаарлаж 3 дахь этгээдэд зарах замаар нэгтгэгч талын ашиг сонирхлыг бууруулах хамгаалалтын арга. Бизнесийн хамгийн их орлого олдог эсвэл чухал хөрөнгийг алдснаар урт хугацаанд санхүүгийн хүндрэлд орох цаашилбал оршин тогтнох эсэх асуудалтай тулгарна. Пакмен хамгаалалт. Нэгдэгч компани нь нэгтгэгч компанийн хувьцааг зөргүүлж авах довтлогооны хамгаалалтын арга. Их хэмжээний хөрөнгө шаардах тул нэгдэгч компани санхүүгийн хүндрэлд орж болзошгүй. Зогсоох гэрээ. Талууд хэлэлцээр хийж тодорхой хугацаанд эсвэл тодорхой нөхцөл биелэлд хувьцаа худалдаж авахыг хориглох, хязгаарлах, зогсоох гэрээ байгуулан хамтрах байдлаар хамгаалах арга. Нэгдэгч компани ямар нэгэн зүйлс санал болгож нөхөрсөг бус худалдан авалтыг саатуулж компанийн удирдлагад өөрийн байр суурийг баттгах эсвэл нөхцөл байдлыг зохицуулах цаг авах боломжийг олгоно. Хоёр ангилал бүхий хувьцааны бүтэц. Компани саналын эрхийн хувьд ялгаатай хоёр төрлийн хувьцаа гаргана. Давуу эрхтэй хувьцааг компанийн үүсгэн байгуулагч удирдлага эзэмших ба бусад хувьцаа эзэмшигчид энгийн хувьцаатай байна. Цөөн хүний мэдэлд саналын өндөр эрхтэй хувьцааг төвлөрүүлснээр компанийн хяналтыг гадны хүн авах төвөгтэй болно. Ажилчдын эзэмших хувьцаа. Компани нь ажилчдаа зориулж хувьцаа эзэмшлийн итгэлцлийн сан байгуулах замаар тэднийг компанийн өмчлөгч болгодог хамгаалалтын арга. Ажилчдад компанийн хувьцааг тараан өгснөөр нөхөрсөг бус худалдан авалтын эсрэг санал өгөх магадлалтай үнэнч хувьцаа эзэмшигчдийг бий болгоно.
Ажилчдын хувьд компанидаа эзний сэтгэлээр хандах хандлагатай болох давуу талтай ч хэрэгжүүлэхэд үнэтэй бөгөөд хувьцааны үн цэнийг бууруулах, хоригдуулах эрсдэл дагуулна. Гомингийн хамгаалалт. Компани худалдан авсан тохиолдолд өндөр премиумтайгаар эргүүлэн авах өөрөөр бүхий бонд гаргадаг ба худалдан авагчид санхүүгийн ихээхэн дарамт үүсгэх хамгаалалтын арга. Гоминг чанаж болгосны дараа тэгж томордог тул энэхүү нэрлсэн ба заримдаа хор өгөх гэж нэрлэх нь бий. Шүүхийн хамгаалалт. Компани нь худалдан авах ажиллагааг хойшлуулах, эсвэл зогсоохын тулд нэгтгэгч компанийн эсрэг шүүхэд нэхэмжлэл гаргах хамгаалалтын арга. Нэгтгэгч компани нь тухайлбал шудраг өрсөлдөөгүй дотоод мэдээллийг ашиглаж давуу байдлаар хувьцааны арилжаа хийсэн, эсвэл бусад зохицуулалтыг зөрчсөн хэмээн шүүхэд нэхэмжлэл гаргана. Худалдан авах үйл явцыг удаашруулж, эсвэл зогсоож чаддаг тул заримдаа шоу зогсоогч гэж нэрлэх нь бий. Нэгтгэгч компанийн удирдлага бусад сонголтуудыг судлах хамгаалалтыг бий болгох цаг хожигч, үлэмж зардал мөнгө гаргасны дараа зорилгодоо хүрэх хэсэг нь эргэлзээтэй. Гринфилд хөрөнгө оруулалт. Нэгтгэгч нь нэгтгэгч компанийн зорилгод нийцэхгүй, эсвэл сонирхол татахгүй үндсэн бизнест огт хамааралгүй төсөлд хөрөнгө оруулалт хийх хамгаалалтын арга. Нэгтгэгч компани нь үйл ажиллагааны багцаа төрөлжүүлснээр нэгдлийн улмаас бий болох синергиг үгүй хийх замаар нэгтгэгчийн овоо хараанд өртсөн байхаа болно. Үгүй гэж хэлэх хамгаалалт. Нэгтгэгч компанийн төлөөлөн удирдах зөвлөл нэгтгэгч компанитай хэлэлцээр хийх хамтран ажиллахаас татгалзна. Хувьцаа эзэмшигчдийн үнэнч байдалд тулгуурлаж нэгтгэгч компани төлөөлөн удирдах зөвлөлөөс зайлшгүй зөвшөөрөл авах шаардлага үүсгэдэг. Хуульч шууха компаниг нөхөрсөг бус худалдан авалтаас хамгаалах аргуудын талаар танилцууллаа. Хөөрхөн хүүхэн ба цагаан баатар нийтлэлийг уншаарай. Хамтдаа хөгжицгөөе.